Одон дурсавх тавтаа морил би бол хөтлөгч Инхбат. Хөтлөгч ганц өх Монгол бүхийн гайхамшиг нэвтрүүлгээ хүргэх гэж байна. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од мөндөр суугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 столгоны од мөндөр радиогоор хүрч байна. Өнөөдрийн дугаарыг аюулгүй байдлын төлөө хамтдаа ураатай Forward Motors, хөрөнгө оруулалтын шин соёлыг түгээн ураатай Голомт Капитал үн цасны компани ивэнтгэж байна. За өдрийн мэнд ганашаа. За өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр хэдүүлээ маш гайхалтай нэгэн бүхний түүхийг тэр хүний бас гайхамшигыг нь ярих гэж байгаа. За ингээ бодъё. Үнэхээр заяа. Бүр ингэчүүл яах вэ бүр. Үнэхээр барь чадaltaй. Үнэхээр тэнхээтэй. Үнэхээр одоо ухаан, уран барилдаан, хүч, бяр тэгшэрцэн хоёр хүн нэг цагт дөржүүл яах вэ? Тэр бол одоо үзэгч түмний хувьд бол сайхан зүйл. Тий. Үнэхээр сайхан зүйл тий. Нөгөө талдаа тэр хоёр хүн чинь байнгын толгой дээр үзнэ гэсэн үг тий. Бас л сайхан үе шүү. Тэгээд яах гэж энийг хэлж ийн гэхэлэр бид нар мэдэндээ одоо Шарвын Батсуур аваргын дугаар дээр Гялдангийн цоодл хэмээх бүхийн дугаар дээр бас яригдчихлээс энэ хоёр хүнийг хоёулын бит хоёр ярьсан. Ярихдаа нөгөө 1947 он гэдэг гайхалтай оны бид нар ярьдаг. 47 онд одоо нөгөө төвдөн дэж аварга штэ тий. Дэлхийн залуучуудын оюутны анх дахь наадам Чех Праг хотод зохиогдоод тийшээ манай Монголын урлаг соёл спортын гэдэг юм уу те бүхэл сорууд нь явдаг. Тэгэхэд үндэсний бүхөөс маань төвдөн дож аваргыг те тэгээд чимэд очор хоёрыг явуулдаг. Энэ хоёр явцдаг. Ард нь болохоор Шарвын Батсуур болон Гялдангийн цоодл хоёр 47 оны наадамд чинь Шарвын Батсуурын төрүүлээд цоодл нь үзүүрэлдэг тий. 48 оны наадамд дэсэндээ яг Шарвын Батсуурын дахид төрүүлээд цоодл нь дахиад үзүүрэлдэг. Нэг ийм тохиолдол болдог. Тэгэхээр тэр 47 оны наадам дээр ард түмэн юу гэж ярьдаг вүлээ тий. Хэвээ жинхэнэ нөгөө талбайн эзэд нь ногоон дэвжийнх нь эзэд нь тэр аваргууд нь байхгүй байхад нэг хоёр залуу гарч төрүүлсэн гэж яриад байдаг. Тэр аваргууд нь бол төвдөн дорж аварга болон чимэд очор хоёрын. Тэгэхээр энэ хоёр хүчтэн яг нэг цагт төрцсөн байнгын үзүү төрүүн дээр ингэж одоо алалцдаг гэх юм уу тийм ийм том хүчтэнгүүд байгаа байхгүй. Тэгээд бид нар урд нь нөгөө нэг төвдөн дорж аваргын дугаарыг мэдээж хийчихсэн учраас өнөөдөр яг энд байгаа тэр чимэд очор гэж цэрэнд дорж энэ чимэд очор гэж тэр аваргын талаар ярих гэж байгаа юм. Заосны нөгөө талаар ярих гэж тийм ээ. Энэ бас гайхалтай шүү. За түүний хувьд гэх юм бол 1916 онд Архангай аймгийн Хайрхан сум сумын нутагт Малчин ард Цэдэн доржийн анх дахь хүү болон мэндэлсэн байгаа. За тухайн үеийн Малчин ардын маань одоо хүүхдүүдийн л нэгэн адил түүний хувьд бол одоо мал ахуйдаа туслана, ан гөрөө хийн, тэгээ хадлан тариа бэлдэн, тэгээ хашаа хороо барих ч гэдэг юм уу те, адуу мал хариулах, аян чин тээх зэрэг бүхий л ажлыг одоо хар багасаа л хийж одоо тэгээд эр биеийн чангарч ирсэн. За энэ чимэд очрыг маань болохоор одоо өвөг дээдсэн түүний өвөг дээдсэн цаанаас өгөгдөл гэдэг юм уу ген гэдэг юм уу те ямар хуу талаараа өөрөө яг 1983 онд сүүлд нэг юм эргэн тусаж ярьсан яриануудыг энэ хүний өөрийнх нь ярьсан яриа. Тэгэхээр энэ дээр болох ингэж байгаа. За миний аав Цэдэн дорж гэж хүн бол те их сайхан одоо том бие бэлтартай их хүчтэй хүн байсан гэдэм билээ. Түлх модонд явхдаа том гойлонг тэр хэвээр нь тэрэгэн дээр тавихад тэрэгэн даахгүй эвдэрж исэн гэлцдэг. Тэгэхээр манай өргөөл тавиад байх нь шүү дээ. Ингээд өргөөл тавиад байх нь. Тэгэхэд дэргэн даахгүй. Мэдээж нөгөө тэр үе ч юм хийтэй дугуй муугүй байх юм шүү дээ. Модон ийм дугуй муугуутай ч юм ийм л байгаа. Тэгэхээр тэрэг нь эвдэрч исэн гэдэг. За одоо миний ээжийн төрсөн дүү Эренцэн гэд хүн байгаа. Энэ хүн болохоор бүргэд цолтой бүх байсан. Одоо манай нөгөө нэг залуучуудын одоо насанд юу гэдэг юм бэ нөгөө залуу хүүхд өсвөр насныхны жилүү те энэ хүүхдүүдийн маань барилдаан дээр чим төрүүлээд те одоо шонхор мохор гэдэг ч юм ингээд цол аваад байдаг шүү дээ те тэрнтэй адилхан бүргэд гэдэг тийм цол байдаг байсан байгаа байхгүй. Тэгээд тэн дээр одоо Эренцэн гэдэг хүн маань бүргэд гэдэг цолтой ээжийнхэн дүүн гэдэг байгаа. За энэ хүн болохоор намайг 16 17 настай байхад үнэхээр сайхан биетэй уран барилдаантай хүн байдаг байсан. Тэгээд надад маш сайн намайг сум баг овооны наадмуудад дагуулan явж албан хүчээр барилдуулж бүх болно гэж их магтдаг байсан. За ингээд энэ хүн бол энэ хүү дүүгээ дагуулж яваад ингээд чиглүүлж өгсөн байх нь. Эренцэн ах их гоё гардаг. Гоё дивдэг, шавдаг, өрдөг, уран сайхан мэгтэй бөгөөд дархан мэх нь хүний барьц алдуулж агаад хар тавхаагаар нь суульж хайдаг ийм бүх байсан. Тэгээ Эренцэн ахыгаа дагаж явсаар агаад барилдах дуртай болоод барилдааны анхны мэдгэдгүүнийг энэ хүү бол олж авч ирсэн гэж байгаа. За ингэж явж агаад 90 цент хүрээд
ардын цэргийн албанд мордож байгаа байхгүй. За тэгээ мордсон чинь эн чинь яг тухайн үед 18 нас мастаадаач мордог юм шиг байгаа маа. Нилээн хожуу 20 гарцсан хойно 20 нилээд гарцсан хойно цэрэгт явсан байгаа байхгүй. Тэгээ явахдаа ховдын хязгаар тийшээ хуваалдагдсан заяа. Тэгсэн чинь тэр ховдын хязгаартаа цэрэгт байх үед нь тэрүүгээр одоо нөгөө нэг бид нар хаадар энэ дээр ярьж ирсэн бүгд нарт Монголоор донсон цор ганц армийн генерал Батын Дорж гэж хүн байгаа те. Энэ хүн бол одоо Монголын хил хязгаарын болон те дотоодын цэргүүдийн анги нэгтгэлүүдийг ямар одоо зохион байгуулалттай байхын хаана анги нэгтгэлүүд байхын хичнээн дооны хүмүүс байхын гэдэг ч юм ингээд бүгднийг өргөтгөн шинээр нээж ингэж том ажлуудыг хийж явсан байдаг. Тэгээ Батын Дорж генералын хувьд болохоор ховдын цэргийн ангиудаар шалгалт хийж явж ирсэн юм. Тэгээ явж байгаад нэг өдөр одоо очсон байхгүй юу. Тэгээд амарж байгаад тэгээд өглөө нэг босоод ирсэн чинь нилээн том биерхүү байрын нэг шин цэрэг байгаа гэж байгаа байхгүй. Тэр цэрэг нь өглөө босоод ирсэн чинь одоо өөрийнх нь унж явсан юм уу эсвэл тэр цэргийн ангид нь байсан юм одоо тэр үед нэг шилэн Форд гэж нэрлэдэг байсан. M21 гэх машин байгаа байхгүй. M21 гэдэг. Тэгсэн чинь энэ машиных нь урд гацсан нөгөө машиныг нь өргөцсөн. Шинэлэр ингээд жиргэлж байгаад өргөцсөн байж гинэ. Тэгээ тэр хүүг олж харсан гэж байгаа. Батын Дорж байгаа. Тэгээ тэр нь юу болж ийн ихлээр одоо хязгаарын газрын авторотын бэгз гэдэг жолооч. Энэ хүн болохоор манай тэр чимэд очир гэдэг хүүг өдсөн гэдэг байгаа байхгүй. Цэрэгт ирсэн байгаа хүүг өдсөн гэдэг. Гэхдээ тийм л их чи бяртаа чадaltaан бол энийг өргөө зогсчих гэдгсэн гинэ. Нөгөө хүүг чинь машин дэрэг нэг сайн мэдгүй байна шүү дээ. Өргөө зогсчих. Би дугуугаа солих хэрэгтэй гэдгсэн. Тэгсэн чинь нөгөөтг нь заа гэд манай хүн чи очингуутлаа шинэлээрээ жиргэлж хагаад 70 мөрөөрөө өргөсөн гэдэг байгаа юм. Ингээд ингэж яагаад ингэсэн юм уу яасан те. Ингээд өргөөд хоёр өвдөг дээрээ тулаад ингээд твгтээд ингээд өвдгөлцсөн ингээд өргөө хийж байгаа юм. Тэгэхдээ 20 минут тэгж зогсоод тэр хооронд нөгөө нэг бигз гэдэг хүн хоёр дугуугаа сольж янцсан гэдэг. Тэс би өмнө ярьж ялаа яаж ялаа. Шварценеггерийн найз байдаг байхгүй юу? За. Ийм пагдгаар маш идэм хүчтэй. Лагс дуу нөхөр. За. Тэрийг хүчтэй дэлхийн нийт гайхдаг байхгүй. Шварценеггераас илүү хүчтэй. Маш хүчтэй хүн шүү гэд тэр нь машин жижигхэн машиныг зөөхтэй ингээд арайч юу гэд ингээд зөөдөг байхгүй юу? Савлуулаад хоёр тийш нь. Тэгсэн чи юу вэ манай хүн чи зүгээр. За шилэн Фордын одоо манай найрлагч болоод олдоол хөрх эдгээр M21 гэдэг машин тавиад гараа. Ямар ч ингэж байгаа шинэлээрээ ингээд мөрөн дээр жиргэж хийж хагаад тэгэл урдаас нь ингээл өргөөл өвдгөл сууж байгаа ч тий. Ингээл өргөцсөн юм шиг. Тэр хооронд нөгөө нэг бигз гэдэг байгаа чи энэ хүүг бас явуулаад шүү дээ тий. Тэгээд өргөн гутал нь хоёр талд нь гараад юм болсон. Хоёр дугуугаа сольж амжсан гэдэг. За тэгээ яг тэр үйл явдлыг нь Батын Дорж говд харчихгүй. Тэгээ Батын Дорж гоо чи өөрөө юм нөгөө нэг юм бүх таних гэдэг юм уу те тэрэндээ бол маш гоё ухаантай хүн шүү дээ. Цэргийн албан чинээр хөрөөд ирсэн хүн ч вэ. Одоо энэ яг ягдаад байгаа төвдөн дож аврам аврууд гэдэг чинь бүгднийг Батын Дорж харсан байдаг шүү дээ. Тэгээд цэргийн албанаас авчираад хот руу татчихагаад барилдуулаад бүх рүү оруулдаг. Маш олон том цолон төрсэн бөхчүүд энэ хүнийг одоо ингээд цэргийн ангиас олж ирсэн бөхчүүд нь байдаг. За тэгээд манай энэ чимэд очрын хувьд тухайн үед болохоор ийм пинтүү халимагтай. Тэгээд нэлээд ийм урт гартай. Тэгээ бас түүш гэж ярьдаг те. Ирүү түүш шанаа юм өргөнтэй жижигхэн өргөн шүдтэй. Тэгээд гидсэн их нарийн нуруугаараа их хотгор тийм булчинлаг юм хар хүн байсан гинэ. Тухайд бол одоо ийм хүн байсан. Тэгэл Дорж байгаа бол түүнийг хараад чи тийм одоо бяртаа хүн үү те. Машин ингэж өргөж идэг чи би хаанда яасан хайргүй юм те. Хотод очиж барилдах уу гэдэгсэн гэсэн. Тэс нөгөөт нь зэрэг толгойд огч ийн гэж байгаа байхгүй. За ингээд чимэд очир гэдэг хүүг бол хот руу Батын Дорж татчих байгаа. За тэгээ манай армийн одоо бөхчүүд те армийн нэрдээс босдог бөхчүүд чи бас л тинкэтэй байдаг штэ. За ингээд Дорж гоо бол Монгол бүхэд онцгой хайртай нэгэн байсан болохоор олон сайхан цэргийн залуучуудыг бүхэн ертөнцид оруулсан. Тухайн бид нар өрдөнд дурдж ирсэн. За тэгээ авчирсан залуучуудаас нь бол авраг цолтон цөөнгүү төрсөн түүний бол бүх таньдаг нь бол ойлгомжтой. За ингээд 43 онд Улсын баяр наадамд анх удаага барилдаж үзэж байгаа манай Чимд очир хүү. За ингээд ирээд 43 онд анх удаа барилдахдаа зөв анхны наадамда цэргээс ирлээ ингээд барилдангуудлаа 5 давтсан байдаг. 5 даваад шууд начин болцсон, улсын начин болцсон. Тэгээ 6-гийн даваанд болохоор энэ Цэвэр Авдан гэдэг бүхтөө барилдаад унтсан юм байл. За тэгээ тэр үед бол яг өөрөө хөдөө ахыхаа дагаад нэг хэдэг барилдаж явж исэн Мексик гэдэг ч юм уу иймэрхүү тэгээ анхны улсын наадамдаа бол ийм амжилттайгаар оролцсон байгаа. За тэрхүү наадамд бол нөгөө нэг ААТ гэж нэрлэгддэг лувсан жам арслан төрүүлээд содов арслан үзүүлсэн ийм наадам байдаг. За энэхүү хоёр арслан бол хоёулаа яг Чимэд очир аврахтаа хоёулаа нэг нүтгийх гэж ярьдаг.
одоо Архангай аймгийн хайрхан сум байгаа байхгүй. Тэгэхээр тэр жил одоо төрүүлсэн болон үзүүлсэн хоёр хүн хоёул Архангай аймгийн хайрхан сумыг тэгээд тэр жил бас Архангай аймгийн хайрхан сумын харьяат те цэргээс ирсэн хүү маань начин болсон. Тэгэхээр тэр нутгийнхан бол тэр жил бол маш сайхан одоо наадсан байх нь байна те. Тэгээд яг энэ анхны улсын начин гэдэг цолыг хүртэж байхдаа манай хүн бол 27 настай байсан юм биш үү. Тийм бас хожуу улсын наадамд авч барилдаж байгаа гэсэн үг байхгүй. За ингээд дараа жил нь буюу 1944 онд ардын хувьсгалын 23 жилийн ой тохиогод энэ наадмаар бол 512 бүх барилдсан чи манай он даваад яваад байгаа байхгүй. Ингэж явсаар хагаад 7-гийн даваанд өнгөрсөн жил нөгөө нэг цэвэр авдан гэдэг хүнд унтсан шүү дээ тий. Тэгсэн чи тэр хүнтэйгээ 7-гийн даваан дээр таарад тэр хүнээ даваад заяа. 8-ийн даваанд болохоор зааны болцол хангаад байсан тухайд нөгөө нэг гялдангийн цоодл гэж байгаа шүү дээ тий. Тэр цоодл гэдэг хүнтэй барилдаад түүнийг даваад за үзүр дөрүүн дээр төвдөнд очтой гараад ирж байгаа. Тэгэхээр яг эн чинь болохоор 44 он гэж штэ. Төвдөн дөржийн хувьд болохоор төвдөн дөржийн хувьд болохоор 39 оны наадамд халах голын дайнт жил анх цэргээс ирээд төрүүлдэг штэ бүр. Тэгэхээр 44 он гэхэр чин улсын наадамда төвдөн дөрж аврагын хувьд бол төрүүлээд үзсэн тий. Тэгээд энэ чин 5 6 жил бараг шохоо болж байгаа. Наадамда барилдад үзсэн ийм одоо том бүх байгаа байхгүй. Манай он бол тэр үед бол одоо ингээд өмнө жил начин болцсон. Дараа жил нь шууд ингээд буудаж байгаа ийм бүх байхгүй. За ингэж одоо яг үзүү төрүүн дээр төвдөн дөрж авахтаа таарад барилдаад нөгөө төвдөн дөрж аврагыгаа даваад тэр жил шууд төрүүлж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд улсын наадамд орсон эхний жилээ начин болчихж байгаа. Хоёр дахь жилээ орж шууд төрүүлж байгаа гэсэн үг байхгүй. Үнэхээр юм цоогцсон байгаа сте тий. За ингээд тухайн үед бол 512 бүхтэй байсан учраас тий одоо 9 давж төрүүлээд Арслан хэмээх цолыг авч байгаа. Ингээд Монгол улсын шууд Арслан болчихж байгаа. Юусе шууд. За араас нь 1945 оны улсын наадам болсон. Түүнд бас 512 бүх барилдсан байдаг. 7-гийн даваанд манай хүн бол 7-гийн даваанд гараад ирж байгаа. Тэгээд улсын арслан Ванчин хүүг өвдөг шороодуулаад шөвгийн дөрөвт үлдээд төвдөн дөрж аврагад унаж харилтгүй хүчит хэмээх одоо цолыг одоо чимгийг урдаа нэмээд те арслан цолтойгоор ингээд наадам өндөлүүлж байгаа. Үүний араас 1946 оны ардын хувьсгалын 25 жилийн баяр наадам. Энэ дээр бол 1024 бүх барилдсан гэж байгаа. За тэгээд 1024 бүх барилдсан гэхээр 15 таваатай гэсэн үг тий. За чимэд очир цэвэн равдан гэдэг бүхийг 8-ийн даваанд амлан авч барилдаж даваад улмаар 9-ийн даваанд самбуу арслан өвдөг шороодуулаад 10-ийн даваанд нөгөө төвдөн дорчтойгоо дахиад хоёулаа өтөр төрөв булааслахаар үлдчихэж байгаа байхгүй. За хамтран хэлж ярьж. За тийм. За аюулгүй байдлын төлөө хамтдаа ураатай Ford Motors компани өнөөдрийн дугаар ивент итгэж байна. За энэ компани нь Япон автомашины сэлбэг засвар үйлчилгээний салбарт 1999 оноос хойш 26 дахь жилдээ хэрэглэгчтэй найдвартай түвш болон ажиллаж байгаа. За өнгөрсөн хугацаанд тэд тууштай хариуцлагатай байдлаар ажилласны үр дүнд Япон улсын нэр хүндтэй 8 корпорацийн албан ёсны дистрибьютор болсон байгаа. За дэлхийн брэнд бүтээгдэхүүнүүдийг Монголын зах зээлд шууд баталгаатайгаар хүргэж таны автомашинд тохирсон сэлбэг найдвартай үйлчлэгийг санал болгодог. За мөн тэд сэлбэг борлуулагчид авто засварын газруудтай хамтран ажиллахад нээлттэй ер нь бол урьж байгаа. За Ford Motors компанид маань танд зөвхөн авто сэлбэг бус аюулгүй байдал, итгэлцэл, хамгаалтыг санал болгож байна. За тэдэнтэй холбогдох утасны дугаар 7510 7510. За ТЭЦ 3 яг хойдолд нь Ford Motors-ын засварын төв офис нь байж байгаа. Тэнд очиодаас уулзч болно. За баярлалаа. За баярлалаа. За ингээд тэр нөгөө нэг хүч том аваргыг бол те ямар ч сан манай гарч ирээд нэг наадам дээр бол хаяад төрүүлсэн шүү дээ. Тэгээд дахиад үзүр төрөн дээр хоёлаа гараад ирж байгаа гэсэн үг байхгүй юу. За тэгээд энэ удаагийнх дээр нь бол төвдөн дөрж даваад төрүүлдэг. За. Тэгээ яг энэ ч нөгөө 10 даваатай учраас те 9 давчиж байгаа байхгүй. Тэгээд арслан байсан. Тэгээд арслан дээр чимэг нэмсэн байсан шүү дээ те. Тэгээд энэ удаа дээр бол шууд бүгд найрамдах Монгол Ард улсын авраг гэдэг цолыг түүнд хүрдээдэг. За ингээд 46 оны наадам, 45 оны наадам. За тэгээд 44 оны наадам гэдэг ч юм уу. Ингээд энэ чинь ерөөсөө яг энэ хэдэн жилүүдэд өөрийгөө бүр ингээд батлаа хийж байгаа байхгүй. Тэгээ Монгол түмний хайртай авраг болчихж байгаа. Нөгөө талд нь бас хүчит төвдөн дорж авраг байгаа. За энэ хоёр чинь ингээд 46 оны наадам дээр төвдөн доржин дөрүүлээд энэ үзүүлчлээ. За 47 онд яг нөгөө дэлхийн залуучууд оюутны наадам болоод ийшээ Монгол улс спортын болон тэгээд урлагийнхаа бүх соруудыг илгээхэд те тэнд чинь нор бонцдгоо явдаг, чулуунгоо явдаг, бэлгийн дамдан сүрэнгаа явдаг. За тэгээд спортоос гэх юм бол одоо энэ чимэд очир авраг явна, төвдөн дорж авраг явна те бүгд ингэ явцдаг. Гол нь тэр үед яг наадмын үеэр таарсан. Тэгээ улсын наадмаар энэ хоёр мань хоёулаа эзэг байгаа. Хоёр авраг хоёулаа тэнд явцсан, Прагд очсон. За тэгээд дэлхийн салуучт оюутны хагтуун наадамд оролцоо төрийн наадамдаа зодоглоогүй. Тэр наадамд нь Алдагт Батцуур гэдэг залуу тий гарч ирээд төрүүлж байгаа. Гялдангийн цоодлын хувьд бол үзүүрлээд арслан болж байгаа. Ард нь шинэ хоёр юм авраг арслан хоёр гараад ирсэн. За тэгээд тэр наадмаар байгаагүй учраас наадамчин олон бол за тэгээд яг
дивжинийх нь эзэд те аваргууд нь хүчит аваргууд нь байхгүй байхад нэг юм 2 салуу гарч ирээ төрүүлсэн. За харин 48 оны наадам дээр бол жинхэнэ нөгөө нэг 2 аварга ирнэ. Тэгээд байхгүй хооронд нь талбайг нь эзгэлсэн нөгөө залуучууд одоо яахыг нь харъя гэл ингээл ийм наадам бол. Мэдээж эн чинь бол наадамч олонд бол үнэхээр гоё байгаа шүү дээ тий. Дараа жил яах болоо шүү дээ бүр гал гарандаа л гэж хүлээж байгаа. За тэгээд ёстой гал гарсан уу? Гал гарсан. Яаж юм нэхлэр энэ хоёр маань хоорондоо ярьсан уу мэдэхгүй заяа. Төвдөн дөрж болон чимэт очиж хоорондоо ярьсан уу мэдэхгүй. Ямар ч байсан 48 оны наадам дээр барилдаж явсаар хагаад хэдийн даван дэр гэдэг үлээ. Хоёулаа. Төвдөн дөрж аварган шууд Батсуурийг нь амладаг үлээ. Манад нэг чимэт очир аврах чинь болохоор шууд нөгөө цоодлыг нь амладаг байхгүй. Тэгээд тэр чинь үзүүр төрөн дээр шөвгийн дөрөвдөр ч гэдэг ямар ч гэсэн ингээд эрт барьж авч байгаа тэр хоёрыг. Тэгэл нуглаад хайчих гэсэн бодолтой байгаа байхгүй. За тэгээд нэлээ эрт санагдаад ах юм тэр чинь. Тэр юу ч юм бол бас хүмүүсийн ичинхэн хүсэж байгаа юм нэстэй тийм. Хүмүүсийн хүсэж байгааг нь ард түмнийхээ хүсэж байгааг яг л өгсөн. Гүү бол ингээд нохоо санаалаад идэг ч юм уу те өөр бүхчүүдтэй гэж барилж явж байгаад нэг өдөө дөрөнд өөртөө гарч ирэхийг бодно шүү дээ. Гэтэл энэ аваргууд ч хүртэл яг тэр юугаа мэддэг. За үнэхээр бэр таам үг юм үзье. Байхгүй хооронд үнэхээр ингэсэн юм үзье гэдэг ингээд бариад авдаг. За ингээд алдат 2 аварга маань түрүү жилийн үзүү түрүү бүхчүүдийг амлан авч барилдаад хоёулаа өвдөг шороодсон хамгийн амин. Хоёулаа өвдөг шороодсон. Төрдөн дөрж аварга Батсуур аваргыг амлан авч өвдөг шороодсон бичлэг бидэнд одоо хүртэл байдаг. Наадамч олон гэсэн хүссэн хариултаа тэр үед бол авсан. За ингээд тэр жилийн наадам дээр дахиад нэг өнгөрсөн жил буюу байхгүй хооронд нь төрүүлсэн Шарвын Батсуур нь дахиж 48 оноодон дээр дахиж төрүүлдэг. Цоодол нь дахиад үзүүлдэг. Ингээд 2 жил дараалаад 2 шин залуу хоёр бүх ингээд өөрсдөө батлаа дахин гараад ирдэг. Ингээд бол Монгол улсын үндэсний бүхий наадмын гэдэг юм уу Монгол улсын үндэсний бүхий яг тухайн үеийн уур амьсгал бол тий яавалж яачаар шин залуу аслан аваргууд нь асалдсан ийм сонирхолтой болж байгаа байхгүй. За одоо яах вэ? 49 оны наадмыг харъя гэж байгаа шүү дээ, тий. За ингээд 49 онд улсын наадмын 3-ын даваанд байлдагч Гомбыг манай он бол амлан аваад удаан барилцсан нийтэд бол хайдаг. За ингээд 4-ийн даваанд бол эсрэг бөхөө барьцгүй цохих гээд хий цохиж халтраад өөрөө унцдаг. Жимэд очир аврагын хувьд болохоор. За ингээд 1950 онтоо золгоод 50 оны наадам дээр бол 5 даваад 6-гийн даваанд Архангай аймгийн Харьяат хөхөө гэдэг бүхийг давсан байдаг. 7-гийн даваанд мөн Архангай аймгийн Харьяат Нисхийн химээх Лувсан зааныг хайдаг. За 8-ийн даваанд болохоор одоо нөгөө Бадам Сэрэжид Самдан жигмэд гэж би яриад байдаг шүү дээ, тий. Самдан жигмэд асланг далавчлан баримгц духтран хаяад гэж байгаа шүү. Ингээд үзүүр төрөн дээр гарч ирдэг. За тэгээ үзүүр төрөнд болохоор чүлтэм сүрэн гэж бүх гарч ирсэн байсан. Тэгээ энэ бүхтэй барилдаж түүнийг өвдөг шороод болон төрүүлж даян авраг цалыг авч байгаа. За тэгэхээр одоо 47 48 те энэ хоёр дээр нөгөө Батсуур цоодол хоёр бол ингээд илүү гэдгийг харуулсан байна. Хин аврагын хувьд болохоор Төвдөн дөрж аврагын хувьд болохоор үзүү дөрөв мөрөнд гарч ирээгүй те. Тэгээ 49 оны наадам дээр цэсэн байхгүй гоосаа те. Тэгээ эн чинь 49 он билүү 50 оны наадам дээр гэдэг үлээ ямар ч байсан Төвдөн дөрж аврагч нөгөө шорон цудаг. Тийм. Тий. Тэгээ тэр хооронд нь нөгөө хоёр залуу бас авраг арслангууд ч байгаад идэг. Тэгээ энэ хооронд хэрвээ Төвдөн дөрж байхгүй бол чимэд очирлох байхгүй. Тэ? Чимэд очир чинь Төвдөн дөржийг хаяад төрүүлж ийсэн, өөрөө нэг унтсан. Тэгээ дараа нь бас яах вэ гэж яхад Төвдөн дөрж байхгүй байх юм бол ерөөсө чимэд очирлох байхгүй. Үнэхээр тэгэхээр цагийг эзэлсэн хоёр авраг мөн байгаа байхгүй тэ. За тэгээд ямар ч Төвдөн дөржийг байхгүй байх наадам дээр бол эргээд хин маань чимэд очир маань төрүүлээд даян авраг цолыг авч байгаа байхгүй. За ингээд түүний араас бол ардын өвсгөлийн 30 жилийн тэгш 1951 он болох юм. За 1951 оны наадам дээр чим гадна дотны төлөөлөгчд маш их ирдэг байхгүй. Тэгээд тэр төлөөлөгч чинь яасан гэхээр одоо энэ Чех Мехс ч гэдэг юм уу, социалист орнуудын ч гэдэг юм уу, эсвэл нөгөө дэлхийн оюутан залуучдын наадам ч гэдэг юм уу те. Тэр нөгөө бичлэг нь байдаг шүү дээ. Манай энэ Төвдөн дөрж авраг, Чимэд очир хоёр аврагын тэр Прагийн гудамар алхаж байгаа бичлэг нь байдаг байхгүй. Европод ч бас өндөр том л улсууд байдаг шүү дээ тий. Тэр дунд зүгээр атан тэмээ юу вэ? Нас бий гүцэн шаруу тий. Гимээр тийм хоёр айгүй гой биетэй хоёр монгол залуу явж. Тэр хоёр чинь манай нөгөө нэг Төвдөн дөрж Чимэд очир хоёр байхгүй. Тэгээд би хааны өвдсөндөө ойролцоо бяртин гэдэг ямар ч гидс мэд илүү мах байхгүй юм. Хар булчинтай, ясны булчинтай гэж ярьдаг ялангуяа Чимэд очир аврагын хөвд. Ясны булчин гэдэг нь юу юм гэхээр бүр ингээд барилдах тусмаа, удах тусмаа улам бэр ордог. Бүр тийм дийлдэхгүй бүх гэж ярьдаг байхгүй. Тэгээд энэ хүмүүсийн чинь тэр дэлхийн залуучууд ч хардсан. Дэлхийн тэр том улсын төлөөлөгч нар ч хардсан. Тэгээд 51 оны наадам дээр ч ардын өвсөлийн 30 жилийн гээд гадна дотны төлөөлөгч ихтэй. Ямар сандаа нэг ийм яриа байдаг шүү дээ. Нөгөө Прагт байсан Чехт очиж исэн тэр нөгөө гой залуучууд ч хаана баг. Тэд нар чинь бөхгүй өстэй. Яг нөгөө нэг Чимэд очир болон энэ Төвдөн дөрж аврагууд чинь нөгөө
чинь дэлхийн 2 дугаар дайны дараач болж байгаа үйл явдал те. Тэгээд нөгөө залуучууд оюутнууд чинь тэр ингээд дайралтанд өртсөн байгаа Праг хотын бүтээн масгалтын дээр тусалдаг. Тэгээд нөгөө нэг спортын тэр дэлхийн тамирчид чинь ингээд тэргэн дээр нацилкэн дээр те шороо мороо ингээд зөөж чичвэл ингээд асарч масгадаг бол манай төвдөн дөрж байгаа чимэл очир авраг хоёр чинь ингээд барьж очиж байгаа доош наарлаж байгаа сэгсэрж мэсэрдэг шүү дээ те. Тэр мэрийг харцсан улсууд чинь тэгээд тэнд чинь үзүүлэх тоглолт хийцэн. Тэгээд нөгөө бүхийн тоглолтыг өчнөө олон гэж нахиулаад үзэж мүздэг. Тэгээд тэр хүмүүс чинь бүх гээвэстэй. Тэр залуучуудыг чи үзнэ гэдэг. Нөө төлөөлөгч нар тэгдэг. Тэгсэн чи яг тэр үед нь төвдөндөө завхсан шорон сууж байдаг хөөг. Тэгээд түүнийг шууд суллаад маргааш нь шууд барилдуулдаг улсын наадам дээр тий. Өмнөх оройн суллаад шууд барилдуулдаг шүү дээ. Тэгээд төвдөндөө завхрын нөтөлөөс гарч ирсэн. Шүн гэртээ орж ирээд өгчнийг гэж барилдуулах гал суллаа. Тэгээ улсын наадамда барилднаа хөө гэдэг цай хоолунд идчихээ шууд маргааш нь барилдаг гэдэг ч л. Тим онцгойж л байхгүй 51 он. За тэгээд 51 оны наадам дээр чинь 1024 бүх барилддаг юм. За тэгээд авраг төвдөнд орж 8-ын даваан дээр гарч ирдэг бүр. Хоригдож гэдэг штэ. Тэгээд чимэд очир аврагч гэсэндээ 8-ын даваан дээр гарч ирдэг. Тэгээд арай өмнө нь авраг болсон учраас тухайн үед л яадаг юу гэдгийг ингэдэг юм шиг байгаа. Бас эн чинь нөгөө хоёр эн тэнцүү том хоёр бүх штэ. Том хоёр авраг штэ. Тэгэн гутал мэдээж ир бяр гэж байгаа. Эдгээр чинь бол ингээд бас л ингээд юм зөөлөн ухаанаар гэдэг ч юм уу ингэж явахгүй бах. Ягаад гэвэл тэр том бөхчүүдийн орой дээр байгаа хоёр том авраг учраас бэр чадал байх хэвээр гомог гэдэг юм байх хэвээр. Би дийлнэ л гэдэг бол дийлдэг тэр сэтгэл зүй байх хэвээр тий. Би бол түүнийг хаяна. Би бол тэрнээс бэрта гэж өөрийгөө сэтгэл зүйгээр хүртэл ингэж явах хэвээр. Тэгин гол нөгөө дагалдагч гэдэг юм уу тий. Дагж байгаа хүмүүс нь ч гэсэндээ ганц нэг яриа наагур цагаар оруулдаг тий. Чамааг бол зүгээр цаадах чинь бол хэвээр аваад шидэн гэж хэлээ гэдэг ингээ хатгадаг ч юм. Нөгөө талд нь очингуутлаа те. Чамааг бол дийлдэг л гээл угаасаа тэгж хэлж штэ гэдэг. Ингээд энэ хоёр хүний чи хооронд бас нэг юм хор шарны ч юм явуулдаг, хил амны ч юм явуулдаг, дунд нь бас ингэж хил амжсан ясч гисэн хайдаг те. Иймэрхүү юм үрдэл цаан чинь байдаг юм байлээ. Тэгээд нэг иймэрхүү юм орцсон. Тэгээ хоёр чинь бол нэг нэгнийгээ үздэггүй гэж яриад байдаг. Өөртөө нэг нэгнээс хин бэл үсэх гэдэг ер нь ийм гэдэг байгаа байхгүй. За тэгээд ингээд энэ хоёр нөхөд ингээ хоёр тал гараад ирсэн. Тэгсэн чинь нөгөө төвдөнд очиж чинь бас аахтай заяа. Өмнө нь авраг болсон учраас те цолны ирэмбэр юу яана амлж аавна. Тэгсэн чинь 51 оны тэр 8-ын даваан дээр чимэд очрыг амлж байгаа хөөхгүй. За яа тэгэл чинь нөгөө нэг одоо ингээ бүх сонирхоод ихлэхэр үнэхээр яхаарахгүй бүрийн дутаа болчихсон юм байлээ. Яг тэрийг нэг харсан бол гэж бодоолаа юм чирээс. Тэгээ нөгөө нэг төвдөнд очин чимэд очрыг амлаад авчдаг. Нөгөөх нь ч гэсэндээ үзэл гэж хэлсэн байгаа хөөхгүй. Тэгэл амлагдаад аваад ингээд 8-ын даваан дээр нөгөө хоёр чинь хоорондоо үзээд тэгээ тэр том хүчтэнгүүд чинь барилдааныг хажуу талаас нөгөө бүх тайлбарлагч одоо бадам сэргэждэг байхгүй юу? Бадам сэргэждэг шүү өөрөө Монгол улсын хурц аслан шүү дээ. Соёлын гай үзэтгэлтэн тэгээ бүхний тайлбарлагч байхгүй. Тэгсэн чинь энэ хүн яг тэр хоёр аслангийн одоо тэр хоёр аваргын чинь хоорондоо таарж байгаа тэр барилдааныг харсан байгаа байхгүй. Тэгээ тэрийг дүрслэхдээ юг дүрслсэн гэхээр за яаж яг вэ? Ер нь бол 1952 оных нь тэр нөгөө наадам байж тээ. Тэрний өмнө яг нэг юм болж исэн. Тэрийг дараа нь ярьчих. Бадам сэргэждэг болохоор юу гэсэн гэхээр энэ хоёр хүний чинь ингээд хоорондоо тий өөрөө ч юм хоёулаа ч юм аралтай том бяртаа хар болчинтай ийм хоёр хүн. Тэгээд үзэн заяа бүр ингээд бүм гэдэг юм шиг байна. Тэгээд гიშгэж байгаа тэр хөл гар хөдөлж байгаа ингэж мэгж байгаа зүгээр тоос босч мосч байгаа бүр аимштай гэдэг байгаа байхгүй. Ингэж хоорондоо хүчтэй үздэг бүр яг жинхнээсээ үздэг бүр ийм хоёр том хүчтэн. Тэгээд яг энэ барилдаанаас бол төвдөн дөрж аврагын хувьд бол давсан байт юм бэл. Тэгээд чимэд очир аврагын хувьд болохоор анх удаа аврагын доогоор гүйсэн боловч амжилт боллгүй даруулж дээрээс нь датсан юм байл л дээ. Даруулаад өвдөг шороотсон гэж ярьд юм байл. За би энэ барилдааны талаар болон энэ хоёр хүний хоорондоо барилддаг байсныг нь яаж тэр үед давсан бэ гэдгийг чимэд очиргаа зодог тайлсан хоноо ойлгосон гэдэг юм байл. Тэрийг нь гой сүлд нэрж үзье. За Монгол улсын хурц аслан соёлын гай үзэтгэлтэн бүх тайлбарлагч бадам сэргэждэг болохоор 1952 оны наадмыг ярьж байгаа. За 52 за 1951 оны наадан дээр чинь болохоор төвдөн дөрж аврагч чинь өөрөө үзүүрэлтэн шүү. Тэгээ 8-ын даваан дээр чимэд очрыг аваад тэгээд давчаад дараад нь цаашаа барилж яваад үзүүрэлтэн юм байлээ. Тэгээд 51 оны наадан дээр чинь Жамсрангийн цэвэр авдан гэж авраг манаас төрүүлсэн байдаг. За тэгээд 52 оны наадамтаа золгосон чинь 52 оны наадмын өмнөхөн бадам сэргэжч чи өөрөө бас барилж байгаа шүү дээ. Монгол улсын хурц арслан хүн шүү дээ. Тэгээ энэ хүн наадмын бэлтгэлдээ таацсан юм байл да энэ чимэд очир аврагтаа. Тэгсэн чинь наадмын бэлтгэл гээд яг наадмын өмнө Яармагт бэлтгэл хийж исэн юм байна. Тэгсэн тэнд очсон байсан. Тэгсэн чинь яг тэн дээр нь чимэд очир авраг байсан юм байна л да. Тэгээ чимэд очир авраг бадам сэргэжтээс асуусан гинэ. За чи айл аймгийн хөө гэж асуусан гэсэн. Тэгсэн нөгөө чинь хөвсгөлөх гэлтгсэн чинь. За нааш өрөөдөө барилтыг гэдэг.
бэлтгэл дээр шүү дээ. Бэлтгэл дээр барилдан гутлаа аймаг руу чи харуулж байгаа хайнаа гэж бариад тасдаг гинэ. Тэгээ бас л тэр нэг юм сэтгэл зүйчүүд юм уу байнгын өөрийгөө чи бол те угаас ийм гэдгийг мэдэрч явах гэдэг чинь бас л тэр тамирчны хувьд сэтгэл зүй байхгүй. Аймаг руу чи чиглүүлж байгаа хайнаа л гэдэг нөгөө чинь бадам сэрэгдэг бариад тасан гинэ. За тэгин гутлаа нөгөөт чи нөгөө сэрэн дунгу хийдэг штэ яга. Бадам сэрээждэг сэрэн дунгу гэдэг штэ. Тэгсэн чи манай он чи ингээл дагуул дагалж байгаа нөгөө том аврах дэс чи. Дагуул дагуулж байгаа л сэрэн дунгуугаа хийгээл хайсан юм байл та. Тэгсэн тэн дээр нь яг аврагын чимэт өчрөө аврагын баруун гарын шууны нэг салаа нь хугарцсан гэж байгаа байхгүй. Чимэт өчрөө аврагын. Тэгээд давстаа хар цайгаар шавшиж хоноод тэгэл тэр наадамд шууд барилдсан ч хугаргаа гартагаар гэдэг юм бэртэлтэй гартагаар барилдсан гэж байгаа. Тэгээд төвдөн дорж аврах чинь тэр үед нөгөө төвдөн дорж аврагад унтсан шүү дээ тий. 52 оны наадам 51 оны наадам дээр ингэсэн 52 оны наадам дээр ингээд 52 оны наадам дээр бас л гар нь ингээд шууныхын нэг хэсэг нь хугарцсан хэрнээсээ бас л үзүү төрүү булаацалж ингээ барилдаж явсараад үзүү төрүү булаацалтаад тэгээ үзүү төрүүн дээр нь нөгөө төвдөн дорж бас гараад ирсэн 52 оны наадам дээр. Тэгээд 52 оны наадам дээр дахиад төвдөн дорж чимэд очор хоёр гарч ирээд тэгээд нөгөө бэлтэлтэй гартаа байсан. Тэгээд үнэхээр дийлэгөө яасан төвдөн дорж авраг чинь төрүүлээд чимэд очор чинь үзүүлж байгаа байхгүй 52 оны наадам дээр бас дахиад ингээд. Тэгээд энэ барилдаанд яг энэ оны барилдаан дээр болохоор нөгөө гар нь бэртцсэн давстаа хар цагаа шавшаад ингэсэн. Тэгээд биеийг чимэд очор аврагын хувьд бол биеийн халуун 39 40 хэм хүртэл халуурж исэн. Тэгээд ийм амар халуунтай байх та бас л хүнд барилдаануудтай маш мундаг одоо аслангуудтай гэдэг ч юм уу те бас л чадaltaй бөхчүүдтэй таасан юм хүнд даваанууд таарж исэн. Тэр болгон дээр даваал гарч ирээд үзүү түндэ гарч ирээд ингээд унстыг нь бодоход бол энэ бадам сэрэрт гэдэг хүн тэрийг ярихтаа аргагүй бүр ясны бүх юм да. Одоо өөр юу хэлэвдэл гэж хэлсэн байгаа байхгүй. За ингээд 52 оны наадамд яг юу болсон гэхээр 5-ын 5 давчаад 6-гийн даваанд Булган аймгийн харьяат Жанчив доржийг хайсан. 7-гийн даваанд Алдат аврах Дарийн дамдинг бас хайсан. Начин цолтой байхад нь хайж исэн. Тэгээд 8-ын даваанд Нисхийн хэмээ Нисхийн гэж нэг яригадад байдаг лувсан гэж зааныг хайж байгаа. Үзүр төрөнд өнөөхөл төвдөнд орчтойгоо барилдаад үзүүрсэн байдаг байхгүй. Үнэхээр л ясны бүх байгаа сте. Энэ хоёр ч юм бүр байнга юм байна. Тий. Үнэхээр хоорондоо л сте бүр ингээд ингэдэг л байсан баг. Тэгэл дунд нь гэсэндээ их юм ордог байсан юм шиг байгаа маа. Тэгээд нэг нэгнийгаа одоо өсөлдөг ч харж штэ яах юм бэ те. Яаж ч утсан яг тэр дэвжээнээр гараад ерөөсө урдаас нь давж байгаа бол энэ хүнийг би давнаа л гэж үзсэн шүү. Дутуу гэж бодохгүй шүү өөрийгөө. Анхнаасаа л давна гэж гарахгүй бол за энэ хүн бол би дутуудаа гэж гаргах юм бол тэгэл анхнаасаа ялгдсан гарч ийнэ л гэсэн үг байна. Тэгээ тэр том сэтгэл зүгээр хоорондоо ингэдэг. За хоёулаа хамтдаа ажиллаж ярьсан. За тийм. За өнөөдрийн дугаарыг хөрөнгө оруулалтын шин соёлыг түгээн өрөөтэй Голомт Капитал үнэт засны компани ивент итгэж байна. За энэ удаа бид нэр Голомт Капитал компани гадаад арилжааны тухай мэдээллийг онцолж хүргэнэ. За тус компани нь Монгол улсад анх удаа 2014 онд Хонконг төвтэй гадаад арилжааны брокерийн үйлчилгээг за мөн 2019 онд Америкийн нэгдсэн улс төвтэй Interactive Brokers онлайн брокерийн үйлчилгээг аль бие усны эрхтэйгээр нэвтрүүлсэн байгаа. За ингэснээр харилцагч нар нь Interactive Brokers платформоор дамжуулаад 33 улсын 150 биржид 25 валютаар 600 гаруй хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний арилжаа хийх боломж бүрдсэн гэж байна. За яг одоогоор Монголд 50 гаруй үнэт засны компани үйл ажиллагаа явуулж байгаагаас Голомт Капитал компани нь нийт гадаад арилжааны 90%-ийг дангаараа гүйцэтгэдэг юм байна. За энэ бол бараг л бүгдээр хэл гэсэн үг л дээ. За учир нь тус компани шинжээчид харилцагчдыг тогтмол мэдээлэл судалгаагаар хангаж ажилтдаг учраас нийт харилцагчийн багц нь жилд 30%-аар өссөн гинэ. Өөч тий. Бараг 50% өссөн гэдэг чинь. Ямар амар юм бэ тий. 30% өслөгдөж чинь бүр энэ бизнес салбарт бүр цөм өсөрж байгаа зү тий. За ингээд та тус компаниар дамжуулаад гадаад арилжаанд оролцохыг хүсвэл Viber сувагтын нэгтгэс гадна 7012 15 30 80 6 99 77 дугаарыг утсаар холбогдоод гадаад арилжааны брокеруудтай холбогдож гадаад арилжаа хийх боломжтой байгаа юм байна. За баярлалаа. За баярлалаа. За ингээд одоо 20 дугаар зуунд энгүү хоёр хүчтэн нэгэн цаг төрж эхлэрээ тий. Ер нь л гэхдээ тэр өмнөх барилдаанууд нь хүртэл ер нь бол ингээд нэг юм цаанаасаа бүр юу гэж хэлмээр юм. За ингээд 52 онд бол одоо мэдээж гар маран бэлтэлтэй байгаа гэсэндээ нөгөө төвдөнд орчтойгоо дахиж үзэж байгаад үзүүрлж байгаа байхгүй. Үүний араас 53 оны наадам дээр бол шөвгийн дөрөв төлдөд бас л нөгөө төвдөнд орчтойгоо таардаг. Тэгээд тэн дээр одоо бас унсан байдаг. 57 оны наадамд болохоор 512 бүхээс бас л шөвгийн дөрөв төлдөг. Үлдсээр л байгааз тий. За тэгээд 40 одоо ингэж баг улсын наамдаа байлда 10 хэдэн жил болж байгаа шүгэн төртөг үлдээд л байгаа байхгүй. Та тэгээд бүр сүүлд буюу 1971 онд ч бүр ардын хувьсгалын 50 жилийн ойгоор 55 настай та зодголж
4 давж 5-ын даваанд Батхуйг гэдэг бүхийг начин болгосон байдаг. За тэгээ 1972 онд 3 даваад 4-ийн даваанд Дархан аврах Батсуурт амлуулан өвдөг шорооцсноор зодог тайлдаг тэр үед. За тэгээд Чимэд очир аврагын маань хувьд бол эр цэргийн албанаас эхлэн эх орныхоо төлөө хилийн ба хязгаарын цэргийн албанд байлдагч офицерын албан үүргийг нэр төртөөр гүйцэтгэж мөн сүүлд бас төмөр замын байгууллагад ажиллаж исэн гэдэг. За тэрнээс гадна өөрөө нэг манай Чимэд очир аврагч ингээд үндэсний бүх рүү ороод ирэхлээр те өөрт нь нэг юм чиг гэдэг юм уу те өөрт нь бас юм харж түнээс үлгэр дүүрэл авах хүн гэдэг ч юм уу тиймэрхүү хүн байх хэрэгтэй болно шүү дээ те тэрний жишээлбэл Булган аймгийн Баян агц сумын Довцог Пүрэм цавгч хүн байсан юм байна л да тэр үе бас улсын заан хүн байсан тэгээд тэр хүний Чимэд очиргоо харахтаа гэдэг байсан юм лээ тэр хүн маш уран барилдаанч төргөн шаламгаа угсраа олон мэхтэй тэг ямар нэгэн тийм хэрүүл маргаан гэдэг юм уу те унлаа эсвэл яалаа би унаагүй дахиж барилдсан юм ерөөсөө тийм юм байдгүй тэгээд ерөөсөө нөгөө нэг юм даваа гордож барилддаг буюу одоо би ингээд 7-гийн даваан дээр тэрийг нь аваад яачих надад илүү хэлбэр тагтчих юм уу тэгдэггүй өөр яг бүхнийхээ хувьд хинтээ нь үзээд одоо хин дээр яах вэ те хэнийг нь дийлэх үү гэж тэгж барилдаг бүх юм шиг байна. Гэх мэтчлэн тэр зүйлүүдийг нь хараад тэгээ өөрөө яг тэрнээс суралцаа те ёстой нөгөө нэг юм бүх гэдэг хүн ямар байх хэвээр тийм хүн байсан юм аа. Тэгээ тэр хүнийг хараад бол тэр хүн бол Монгол бүхийн зан намп төрөх те дэвих өрх барилдах арга зүйн талаар маш их зүйлсүүдийг одоо бидэнд харуулж зааж сургаж өгсөн ийм хүн байдаг. Миний хувьд бол багш маань байсан гэж байгаа. Тэгээ энэхүү багшийнхаа гол мэх нь гэдэг. Тэр хүнийх нь гол мэх цэрвүү барихын хамт баруун зүнгүү гуйддаг тийм мэхтэй. Тэр мэхэн дээр бас ингээд суралцах гэж их хичээдэг байсан гэдэг Чимэд очир аврагын үед. Надад бүхийн анхны мэдгэдэгхүүнийг Ахмад бөхчүүд маань л уламжлал ёсоор одоо ингэж олгож суулгаж өгсөн юм байдгийн шүү. Төрөлхийн ухаанаа задруулахад төрүүчийн бөхчүүдээр заалгуулах хэрэгтэй байдаг юм аа. Тэгэхээр өмнөх бөхчүүд чинь те ямар барилдаа гэдэг юм эсвэл яг тэр бөхчүүд чинь амьдралаараа харуулдаг. Тэ? Ингээд нэг юм үлгэрлдэг энэ болгоныг нь харж биширч тэр зүйлийг хийж байгаа үйлдэлийг нь ойлгож омогшож тэр зэм байх юмсан гэж энэ хүмүүс араас нь зүтгэж явдаг гэдэг байгаа байхгүй. За тэгээд өөрөө ярихдаа болохоор манай Аранхан аймгийн Хайрхан сум бол маш олон сайхан бүхтэй байсан. Үүнд улсын арслан Содо гэж байгаа Лувсан Жамц зэрэг нийтдээ улсын цолтой 10 гаруй бүхчүүд байсан юм аа. Тэгээд цэрэгт явахынхаа өмнө тэднийхээ зарим нэгнтэй барилдаад унгадаг л байсан. Цэргээс ирснийхаа дараачлсандээ улсын наадамд нэр гарсан сайн бүхчүүдтэй барилдаж эхэлсэн. За тэгээд би хоёрхан дархан мэхтэй. Тэгээд нэг нь их юм бол халж барь залдуулаад суйлдаг. Тэгээ болохгүй бол хөлөө зайлуулад гიშгээд дагуулж дугтардаг. Ийм хоёр дархан мэхтэй байсан гэж өөрөө хэлсэн байдаг. Намайг эд сайн барилдаж байхад гол өсөлдөгч маань яг харахгүй төвдөн дөрчтэй тий төвдөн дөрж байсан. Төвдөн дөрж бит хоёр бол хүч бираар ойролцоо боловч яг нэг хүмүүсийн хувьд те Чимэд очир нь илүү хүчтэй шүү дээ. Төвдөн дөржийг хайдаг гэдэг. Нөгөө талд ард хүн болохоор төвдөн дөрж нь илүү хүчтэй. Чимэд очирыг хайдаг гэдэг. Гэтэл энэ хүн энэ хоёр хүн чинь байнга л үзүүд рүү болоод цэлдэг. Нэг нь төрүүлэл авраг болдог, нөгөөх нь төрүүлэл авраг болдог гэж юм уу. Яг нэг цаг үед төрсэн ийм хоёр хүчтэн байгаа байхгүй. За тэгээд хүмүүс ингээл энэ хоёр үний чи хооронд нь муудалцуулдаг нэгнээс нь илүү гээл те байнга ингэдэг. Тэгээд хоорондоо ингээд бас ингээд хүмүүсийн голд нь яс хайж маснаас болоод ч юм уу ер нь хоорондоо жоохон таармд муутаж гэж ярьдаг байсан. Тэгээ яг хуу би заримдаа ингээд нэг төвдөн дөрж унцдаг шүү те. Тэгэх үедээ алдаа гаргадаг байсан. Тэр алдаагаа би барилдгаа болсон хойноо ухаарсан гэдэг. Өөрөө хэлж байгаа байхгүй барилдгаа болсон хойноо гин яриаг хэлж байгаа нь шүү те. Яасан гэхээр би аврагаас дандаа төрүүлж өсөж мэх хийдэг байсан юм бэл. Энэ миний алдаа байсан юм бэлээ гэдэг. Өөрөө барилдгаа болсон хойноо харсан байгаа юм. Ингээд барилдгаа болсон хойноо дараа нь ингээ хөндлөнгөөс ингээ харахлаар нөгөөтгөө тардаг байгаад байгаа байхгүй тий. Тэгээд яад ингэхлээр нөгөө төвдөн дор жаврага хөдлөхөр тий. Ерөөсөө отж байгаа л өөрөө төв юус мэх хийхгүй. Алдаа гарахгүй, хий гарахгүй гэсэн үг. Отж байгаа л ороод ирэнгуут нь ямар нэгэн хариу мэх хийгээл юм уу дээрэс нь дараад ч юм уу тий ингээд хар бираар дараад ч юм уу ингээд авчдаг байсан. Төвдөн доржийн хувьд бол бие балдар нь гойлог, сүрлэг сайхан. Түүний дэвж гарах, өрж шавах нь яг харахгүй жинхэнэ бүх гэж манай өөрөө Чимэд очир хэлж байгаа байхгүй. Түүний гол мэх нь бас цэрвүү барьц аваад барьцтай гар дээр хүчтэй алгадаж мориад суулаад хачдаг. Тийм бүх байлаа гэж өөрөө энэ манай Чимэд очир дууссан байгаа. Өрсөлдөгчийн талаар шүү дээ. Ер нь бол за тэгээд бас нэгэн нөхрийн дурсамж гэх юм бол найз нөхдийн дурсамж гэх юм бол Монгол улсын хурцаарслан одоо энэ Бадам Сэрээжид гэдэг хүн гэж ярьж байгаа байхгүй. Чимэд очир одоо бит хоёр нэгэн үе хязгаарын газрын бүх байлаа.
бас ойролцоо бүх байсан. Суйлдаг дархан ихтэй, өндөр нуруутай, сайхан дэвдэг бүх байсан чимэд очир. 1947 онд Чехийн Праг хотноо болсон дэлхийн залуучууд оюутны их наадамд их авраг төвдөн очтой хамт Монгол бүх судалж байгаа нь кинонд гардаг. Баримтат кинонд үлдсэн байдаг. Бүхийн ёс журмыг сайн гүйцэтгэн. Бяр тэнхээгээр их авраг төвдөнд очтой мэдээж ойролцоо энд тэнцүүж яригддаг. Гэхдээ Монгол химээх нэг шарав цамцгой байж тээ. Түүнийг одоо бас ялгаа авахгүй. Түүнийг нөгөө хүмүүс насны бяр биш, ясны бяртаа гэж ярьдаг. Яг түүнтэй адилхан чимэд очирууд болохоор ясны бяртаа бүх гэж одоо манай бүх тайлбарлагч болгон хүмүүс хэлдэгэ. Барилдаад удах тусам улам бяртаа болдог. Ийм төрлийн бүх чимэд очир бол төвдөө аврагтаа барилж байгааг нь би бол олон харсан. Тэр хоёр хоёулаа бяртаа ийм энэ тэнцүү учраас те. Тэр хоёрын нэг нэгнийхээ барьцыг халж байгаа. Тас гал халж малж байгаа тий. Тэгэл тэр хоёрын хоорондоо нэг нэгэндээ мэх хийж байгаа, тэнцвэртэй тогтож байгаа гэдэг юм уу. Ингэж байгаа үеийн тэр тоос моосыг харах болстой. Үнэхээр сүртэй штэ гэж бадам зэрэгж тухай ярьсан байт юм байна. За мөн дээрээс нь улсын аслан чимэд очир, мижид очиж гэж хүн байгаа байхгүй. Тэр мижид очиж гэдэг хүн болохоор ингэж байгаа. Түрүүний ярьжсэнээр 1952 оны наадмыг ярьж байгаа байхгүй. 1952 оны наадамд эд барилдахад нь 4-ийн дамонд чимэд очир авраг одоо намайг амлаад хайцээ гэж байгаа байхгүй. Тэгээд тэр үед над шиг хүн 3 давна гэдэг бол том амжилт байсан. Гэсэн ч авраг дээр очиж та намайг яах гэж авбаа гэсэн чи. За тэр яах вэ? Нас залуу байна. Сайн бөхчүүдтэй барилдаж унжиж бүх болдг юм а гэж хэлээд өгдөг чи аваад авцсан байгаа байхгүй. Тэгээ нөгөө сууга содов лувсан чамц хоёртой бас нэг нутгийн бөхчүүд гэдэг. Тэр хоёрыг манай хоёр гэж ярьдаг. Тэдэндээ унсаар байгаа л би бүх болсон гэж өөрөө ярьдаг. Тийм учраас намааг нөгөө улсын цал авсан хонь тэр үгээ дахиад сануулж байгаа. Тэр үед л нөгөө 3 даваад 4-ийн даваан дээр авраг аваад унгаацсан байх юм шиг нөгөөдгөө чинь. Тэгээ тэр үедээ ийм үг хэлж ийсэн. Дараа нөгөөд чинь цолонд хөрөхтөн одоо нөгөө хэлсэн үг нь толгойд нь орж штэ тий. Тэгээд нөгөө хэлээ үгээ хэлж ийсэн. Би бол нутгийнхаа тим сайн аваргуудаа барилжиж би нэг цолонд төрсэн байдаг. Тэгэхээр чи ч гэсэндээ ийм одоо нөгөө нэг сайн бөхчүүдтэй цолдоод ийм бөхчүүдтэй барилжиж чи цолонд төрнө гэдэг юм л ойлгуулсан байгаа байхгүй. Унж босчиж тэдэрт унжиж чи бүх болно гэдэг. Тэгээ нөгөөд нь гэсэндээ сүүлд нөгөө цол авахт нь ингэж хэлсэн байгаа. За тэгээд ер нь бол халж байгаа л тийм суйлцдаг мэхтэй чимэд очир аврагын хувьд олон ч мэхний тийм хэрэггүй байсан биз. Барьцыг бол харамгүй гэдэг гэж байгаа. Барилж байгаа бүхтэй чимэд очир авраг. Барьцыг бол дураар нь өгдөг. Гэхдээ ямар ч барьц авцсан байсан нэг л халдаг гэж байгаа. Үнэхээр дэст бүгч. Гар гууг нь хурууг нь салж унтлаа халт юм яадаг. Ямар ч барьц авцсан бүхийг нэг л халдаг. Ямар ч тэнхээтэй бүх байсан. Тэр үед ч юм бол манай том арслангууд хүчит арслангууд байгаа. Тэр аврагууд байгаа. Бас л Бятинкэ үнэхээр амар байгаа шүү дээ. Тэр бөхчүүдийг ихэд нэг л халдаг ийм бүх байгаа байхгүй. Харин элэг бүсэндээ бол яаран хөргөдгөө. Түүний 2 гарынхан шуу гэж лут. Тэгээ биеийн хэлбэр галбар сайхан, илүү дутуу мах гидс байхгүй, булчинлаг, янхгэр хүн байсан. Дал хүрсэн хойнооч биднээс хаашаага том хүн байсан даа гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь энэ мижид дооч гэдэг хүн биш үү те. Энэ хүнийг манай зохиолч инквайр харсан байт юм билээ. Одоо бид нар зөвхөн төсөөлөх юм бол энэ мижид дооч гэдэг аслан чинь өөрөө асар том битүү хүн шүү дээ. Одоо орон сууцны коридор одоо гэдэг юм анхны дээр одоо орж байгаа хаалга шүү дээ. Оцны хаалга шүү дээ, тий. Тэрүүгээр ингэж ордог хүн шүү дээ. Мижид очир арслан гэдэг хүн чинь. Тэгэхэд энэ хүн ярихдаа дал хүрсэн хойноо гэсэндээ чимэд очир авраг биднээс хаашаага том байсан шүү дээ гэж ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө чимэд бид нар ч нөгөө урд нь бас төвдөнд очир аврагыг ярьдаг шүү дээ, тий. Бас л сайхан төрдсөн тэр том 2 м гарантай ийм том авраг байсан гэдэг. Үнэхээр л энэ чимэд очир авраг гэдэг бол түнтэй үздэг тэр цагийн ганц хүчтэй нэг байгаа байхгүй. Ийм учраас одоо яа харахгүй л тэр одоо бүхний талаар энэ аврагын талаар ярихаас арга байхгүй. Гэхдээ нөгөө талдаа чимэд очир аврагын хувьд маш даруй төвшин хүн байсан гэдэг. Бөхчүүдээ муу хэлнэ гэж байхгүй. Ямар ч бүхийг муу хэлдэг. Бүх талаараа гүндүүгүү сайхан монгол хэрэг хүн байсан гэдэг. За бас улсын зан энэ лувсан гэдэг хүн 1950 оны улс орчуулгын 29 жилийн баяр наадмаар анх удаага 6 давж үнэн хүчит чимэгтэй начин цол аваад 7-гийн даванд чимэд очир аврагт унсан байдаг байхгүй. Тэгээд энэ чимэд очир аврагтаа анх нүр тулж барилдаж үзсэн. Энэ чинь энэ хүмүүсийн хувьд энэ аврагуудаа барилж үзнэ гэдэг чинь амьдралд нь олдсон цор ганц боломж байхгүй. Яах юм бэ? Тэр хүчит бөхчүүдийг өчнөө олон жил сонсож жагаад бүр золгоод барилдаад тэр хүний гар ямар юм бэ гэдгийг өөрийн биеийн дээр мэдрэн гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? Энэ бөхчүүдийн үуч мөрөөдөл байхгүй. За тэгээ авраг бол маш төлөв даруй зантай, эр хүний гүндүүгүү сайхан зантай тийм хүн байсан. Тэрж барилдаж удах тусам улам чангараал хүч нэмэл байх шиг санагддаг. Эд үедээ 100 гаруй килограмм жинтэй бие галбирын хувьд тэгшхэн махшил тэнцүүхэн бүх байсан шүү гэж энэ хүний талаар дуусдаг. За дээрэс нь
ааш зан хувирна гэж үгүй. Албан ажил биеийн хөдөлмөрт би хайрлахгүй зүтгэдэг. Эв дүү муутайхан ч ир чадлаараа нугалдаг. Чимэд очир авраг хувьд юм байсан. За нөгөө түрүүний яриад байгаа энэ том хоёр авраг төвдөн дөрж болон чимэд очиргийн хоёр авраг ба шүү дээ. Энэ хоёрын хооронд яс чайдаг гэдэгт энэ хоёрын хооронд нэг хуцалдаг. Ялангуяа нэг хуцалдаг гэж хэлвэл зүгээр баг. Тэгэл улсын наадмын үзүр төрөнд яа харахгүй хоёулаа хичнээн жил дараалан үлдээд байгаа юм чи яах юм бэ? Нэг-нэгнтэйгээ ерөөсө би чамаас дийлэн би чамаас илүү гэж ижил энэ хоёр хүн хооронд үзэж байгаа шүү дээ. Төдийл нь таата бас харилцаатай байсан гэдэг. Тэгээ үндэсний бүхний спортын хувьд нилээд харьцныхаа дараа чимэд очир авраг төвдөн дөрж авраг дээр очдөг юм байна. Очихдоо цагаан хадаг дээрэс нь ганц жил юмтай очиод сайхан ярилцсан гэдэг юм байл энэ хоёр хүн. Тэгээ залуу занд нь насаад урсаж те. За хоёулаа юм хоёр талд нэг-нэгэндээ үнэхээр юм байсан байж болно те. Дургуйч байж байсан бол би чамайг дарна гэдэг омгтооч байсан байж магадгүй. Гэхдээ ер нь бол залуунаас хайхан насандаа хоёулаа яаж үздэг байлаа гэл те. Би чамтай ингэж үзээ, чи надтай ингэж үзээ, би чамайг ингэж даваа, чи намайг ингэж даваад гэл хоорондоо сайхан юм залуу насныхаа бүх юмыг дурсаад ингэж хоёр авраг мань хоорондоо сайхан нэлээд хойно ойлголцсон байдгийн байна. Тэдний хооронд үүсэдсэн тэр үл ойлголцол гэдэг юм уу те. Тийм зүйл бол бүрэн өссөн сайхан тайлгцсан гэдэг. За ямар ч байсан манай хүнч өөрөө аатаач байсан, омогтооч байсан баг. Нөгөө талд нь төвдөндөө аврагын өвчсөндөө бас аатаа бертал байсан баг те. Эсвэргээрээ энэ хоёр чинь бас олон наадам дээр нэг-нэгнийгээ дарж явсан. Олон наадмын түрүү болсон. Яг харахгүй Монгол бүхийн үндэсний бүхний маань хувьд бол тэр тэргүй бичигдэхүүц ийм сайхан эрберта залуучууд байсан үнэн л юм чинь те. Дээрээс нь бас энэ үндэсний соёлоо тээж яваа аваргуудын хувьд те. Энэ хүмүүс чинь нэг-нэгэндээ өс санах гэдэг юм, нэг-нэгэндээ ийм биш. Ингэж сайхан ойлголцсон ийм сайхан эрбэра үнэн шударгаар үзэж явсан шүү гэдгээ хоорондоо ойлголцохоос гадна эн чинь ардаа үлдэж байгаа бүх залуучууд одоо шинээр гарч иж байгаа бүхчүүд гэдэг юм уу энэ болгонд маш том үлгэр дуурайлыг үлдээж байгаа. Яаж цолон дүрсэн яаж өрсөлдөгч байсан эргээд чи бит хоёр энэ үнэ соёлынхоо зүйл дээр нэгдэж чаддаг те ийм улсууд ч үнэн шударгаар үзэж явсан маань л энэ шүү гэдгээ бүхчүүдтэй бас харуулж байгаа. Уужим тэмцэтгэлтэй хүмүүс байхгүй. За тэгээд бүгд найрамдах Монгол Ард улсын далаа даян авраг чимэд очрын хувьд бол те одоо нийт залуу бүхчүүдтэй гэдэг юм уу ард гарч ирж байгаа хүмүүстээ юу гэж загсан юм бэ гэхээр бие зүв авч явах хувийн журам бэлтгэл хэрэгтэй. Өглөөр усаж хүйтэн усаар булчин бие угааж арх тамхиг хэрэглэхгүй байх. За хэрэгэлсэн ч аль болох багаар хэрэглэх учиргүй их арх уух бас муу байдгийн шүү гэдгийг бол залуу бүхчүүдтэй зөвлөдөг. Дээрэс нь даруу төлөв зан ямар ч тохиолдолд хэрэг болдго юм а. Яаж ч бяртаа, яаж ч өнгөрч, яаж ч ингээд оргилд нь гарч исэн те. Даруу төлөв зан гэдэг чухал шүү. Ахмадуудаа хүндэтгэх тэднийг явсан газарт нь мэндэлж байгаарэ гэж байгаа. Яагаад гэвэл өнөөдрийн залгсан улсууд чинь тэднэр гэдгээ байнга ойлгож ий гэсэн үг. За барилдахдаа зууралдаж олон төмнийг чилээгээд байх нь муухай. Хурдан шатмаг шийдмэгийн сайхан барилдаж байвал сайн. Биднээс хойш хуйн бөхчүүд дотроос бадам сэрэж зарслан маш онцгой сайхан барилдаантай хүн тэрээр унж байхдаач мэх хийж байдагсан гэж байгаа байхгүй. Би өөрөө ч барилдаад хайчглаа гэсэн бас унцж ийсэн. Унтсан. Би өөрөө ч гэсэндээ барилдаад хайчлаа гэж бодож ийсэн чи өөрөө унтсан. Тэгэхээр иймэрхүү бас юм байнгын те ямиг дуусаагүй байнгын ирч хүчтэй гэдэг юм уу төсгөлгүй зүтгэж байгаараа л гэж байгаа баг. Одоогийн бөхчүүдээс нь мегмар зан бас маш уран барилдаантай угсраа эмхтэй хүн гэсэн чи энэ хүмүүс нь яг өөрийнх нь талаар эргүүл бас ярьсан байдаг шүү дээ те. Угсраа эмхтэй хүн залуусан маань эднэр шиг сайхан барилж ивэл сайхан да. Тэгээд олон үеэс уламжлан ирсэн бүхийн гараа дэвэ шаваг сайхан хийж байгаасаа гэж залуу хойч үедээ захиж зөвлөмөр байна гэж зөвлөж ирсэн байна. Ийхүү даян аврах чимэд очир маань 1989 онд 69 наснда таалт өгсөн байдаг юм байна. За ингээд 20 дугаар зууны түүхэнд за ер нь бол Монголын үндэсний бүхийн түүхэнд бидний бас ярьж хэлээгөө дусж байх маш олон сайхан бүхчүүд байгаа. Тэр дундаас маань бас ингээд амьдрал ахугаараа, зан төлөвөөрөө, бяр тэнкээгээрээ, өв соёлоо, үндэсний зүйлээрээ бас ингэж өөрсдөө дархалж, тамгалж чадсан нэгэн хүчит аврах болох даян аврах чимэд очийн талаар би түүхэн туслаа. За баярлалаа гэнэ. За баярлалаа. За өнөөдрийн дугаарыг маань аюулгүй байдлын төлөө хамтдаа ураатай Forward Motors, за хөрөнгө оруулалтын шин соёлыг түгээн ураатай Голомт Капитал үнд засны компани ивент итгэлээ. Нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн од мөндөр суугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 столгоны од мөндөр радиогоор хүрсэн. За дараагийн дугаараар олцъя. За тий. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх нь үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой.
жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдэхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаажлын банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сүгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдэхгүй Монголд ялах болтугай.